За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сандрилэн англи хэлний сургуулийн төв Icon Цэгийн хамтран явуулж байгаа англи хэлний цуврал хичээлийн 15 дахь хичээл энхүү эхлэж байна. Өмнөх хичээлүүдийг үзэж бидэнтэй хамт байж янз бүрийн асуултуудыг ойлгох байгаа зүйлүүдээ асууж сурахын төлөө хичээн үлэмжтгэж байгаа та бүхэндээ баярлалаа. Ингээд ирж байгаа асуултуудыг нэлээд ихэнх хувь нь хаана хадгалагдаж байгаа юм бэ? Хаанаас үзэж болох вэ? Энэ хичээл хадгалагдаж байгаа юу? Их сурвалжуудыг хэлж өгөөч гэсэн ийм асуултууд их ирж байгаа. Тийм учраас багш нь хичээлийн өмнө та бүхэнд энэ хичээлүүдийг хаана хадгалж, хаанаас олж үзэж болох вэ гэдгийг хэлж өгье. Сандар хэлний CGM гэдэг манай сургуулийн төвийн, англи төвийн вебсайт байгаа. Сандар хэлний CGM рүү орвол зайны сургалт гэсэн хэсэг рүү орж та 1-ээс 15 дахь хичээлийг үзэх боломжтой. Баасан гараг бүрийн 13 цагаас энэ хичээл маань явагддаг. Баасан гараг бүрийн 13 цагаас хойш яг 14 цаг орчимд энэ хичээлүүд маань энэ Сандар хэлний CGM рүү орж хадгалагдаж байгаа. Мөн та YouTube-ийн одоо icon дээр дарж орох юм бол YouTube руу бас орж үзэх юм боломжтой. Мөн Icon CGM руу бас орж үзэж болно. Icon CGM дээр хадгалагдаж байгаа. Сандар хэлний зайны сургалт гэсэн ийм хуудас байгаа. Сандар хэлний зайны сургалтыг зөвхөн энэ Icon CGM-тэй хамтран явуулж байгаа англи хэлний зайны сургалтанд зориулж энэ хуудсыг нээсэн байгаа. Тийм учраас та бүхэн энэ хуудсан дээр лайк тааж бид нартай нэгдвэл энэ хичээлүүд маань бүгдээрээ хадгалагдаж байгаа шүү гэдгийг анхаараарай. Сандар хэлний зайны сургалт гэдэг гэрээлэр хичээд ингээд орчих юм аа. Ийм хуудас байгаа. За мөн Icon News гэсэн хуудсан дээр бас давхар хадгалагддаг. Icon News гэсэн хуудсан дээрээс бас энэ англи сургалт хичээлүүдийг олж үзэх, эргэж давтах юм боломжтой. Мөн Сандар хэлний English Language Center. Сандар хэлний English Language Center гэсэн ийм манай төвийн хуудас байгаа. За энэ хуудсанд бас нэгдэж эдгээр хичээлүүдийг үзэх боломжтой. Тийм учраас энэ лайв хийсэн хичээлүүдэд байнга хадгалж та бүхэндээ зориулж хадгалж үлдээдэг юм шүү гэдгийг энэ жишромд хэлье. Ингээд хичээлээ оръё. Өнөөдрийн хичээл бол жирийн өнгөрсөн цаг буюу the past simple tense гэсэн ийм хичээл байгаа. The past simple tense. The past simple tense гэдэг нь монгол хэлнээр жирийн өнгөрсөн цаг гэсэн үг. Tense гэдэг нь цаг, simple гэдэг нь энгийн, жирийн, fast гэдэг нь өнгөрсөн гэсэн үг. Жирийн өнгөрсөн цаг. За энэ жирийн өнгөрсөн цагийг юунд хэрэглэдэг вэ гэхээр өнгөрсөнд болсон, дууссан болон өнгөрсөн цагт давтагддаг байсан үйл явдлын тухай өгүүлэхэд энэ цаг хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл одоо би 10 жилийн өмнө дарханд амьдардаг байсан. Хүүхэд байхдаа би тийм газар тоглодог байсан. Бид нар одоо байнга уулздаг байсан гэдэг ч юм уу тийм ээ. Өнгөрсөн дууссан үйл явдал гэхээр одоо өчигдөр би кино үзсэн. Би болдотой энэ тухай ярилцсан, аав хөдөөнөөс ирсэн, би энэ ишлэлийг ойлгосон гэсэн одоо би их сургуулийг тэд онд төгссөн гэсэн иймэрхүү үйл явдлыг илэрхийлэхдээ энэ fast simple tense гэсэн ийм цагийг хэрэгэлдэг. За жирийн өнгөрсөн цаг маань хоёр үйл явдал голчлон илэрхийлдэг байна. Нэгдүгээрт нь өнгөрсөн цаг давтагддаг байсан үйл явдал, хоёрдугаарт нь өнгөрсөн дууссан үйл явдал. За жирийн өнгөрсөн цаг монгол хэлнээ сан гэж орчуулагдана. Саны дөрвөн зэрэг гэж ойлгож болно. Сан, син, сон, сүн. Энэ бол өнгөрсөн дууссан үйл явдлыг орчуулгана. Мөн өнгөрсөн цагт давтагддаг байсан үйл явдал гэж байна. Өнгөрсөн цагт давтагддаг байсан үйл явдал маань даг байсан гэж орчуулагдана. Даг байсан. За жирийн одоо цагийн бид өмнөх хичээлээр үзсэн байгаа. Жирийн одоо цаг бол монгол хэлнээ даг гэж орчуулагддаг байсан бол жирийн өнгөрсөн цаг маань даг байсан буюу сан гэж орчуулагддагаараа энэ цагараас ялгагдчих өгдөг байна. Одоо цагт байнга давтагдж байдаг үйл явдлыг жирийн одоо цагаар илэрхийлдэг бол өнгөрсөн цагт давтагддаг байсан үйл явдлын тухай илэрхийлэхдээ жирийн өнгөрсөн цагаар илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл хоёр цаг маань илэрхийлж байгаа үйл явдлаараа ийхүү ялгарч байгаа юм байна гэдгийг ойлгоод аваарай. За
Орчуулгаараа бол жирийн одоо цаг даг гэж орчуулагдчихсан бол жирийн өнгөрсөн цаг сан гэж орчуулагддаг. Өөрөөр хэлбэл би өндөг иддэг. Энэ бол жирийн одоо цаг. Би өндөг идсэн. Ингээд ирэхээр жирийн өнгөрсөн цаг болж байгаа. Би морь ундаг. Би өдөр болгон морь ундаг. Энэ бол жирийн одоо цаг. Өчигдөр би морь унсан. Энэ бол жирийн өнгөрсөн цаг. За. Жирийн одоо цаг. Жирийн одоо цаг онцлог хөлөг нь дөө даас гэсэн онцлог хөлөг байдаг гэдэг өмнөх хичээлдэр үзсэн. Дөө даас бол жирийн одоо цагийн туслах хөлөг. За тэгвэл жирийн өнгөрсөн цаг онцлог хөлөг нь дид гэсэн онцлог хөлөг гэдэг. Дид. За ийм онцлог хөлөг байна. Тэгвэл дид гэсэн онцлог хөлөгөөрөө бусад цагуудаас ялгах гэж өгдөг. Өөрөөр хэлбэл бусад 25 цагт нь ийм дид гэсэн онцлог хөлөг байдаггүй. За жирийн одоо цагаас юугаар ялгаж байгаа юм бэ гэхээр жирийн одоо цаг дөө даас гэсэн онцлог хөлөг хэрэглэгддэг бол жирийн өнгөрсөн цаг нь дид гэсэн онцлог хөлөг хэрэглэгддэг юм байна гэж ойлгох нь. Тэгэхээр хэрвээ энэ цагт туслах хөлөг хэрэгтэй бол зөвхөн дид гэсэн юм туслах хөлөг хэрэглэнэ. За дид гэсэн туслах хөлөг маань хэлбэрийн хувьд асуух, үгүйсгэх хэлбэрт хэрэглэгддэг. Асуух, үгүйсгэх хэлбэрт хэрэглэгдэнэ. За тэгээд одоо энэ дүү даас шиг хоёр туслах хөлөг биш, дид гэсэн нэг туслах хөлөг байгаа учраас бүх биеүдтэй хамт хэрэглэгдэнэ. Дүү даас буюу жирийн одоо цагийн дүү даас гэсэн туслах хөлөг маань хоёр туслах хөлөг байсан учраас бие хуваасан байна. Юу, ви, дэ дээр дүү хэрэглэгддэг. Хи, ши дээр даас хэрэглэгдэнэ гэдэг өмнөх хичээлдэр заасныг санаж байгаа. За тэгвэл жирийн өнгөрсөн туслах хөлөг нь дид гэсэн ийм туслах хөлөг гэдэг байна. За жирийн өнгөрсөн цагийн хэлбэр буюу томьёо. Жирийн өнгөрсөн цагийн хэлбэр буюу томьёо. За жирийн өнгөрсөн цагийн хэлбэр буюу томьёоны өгтөр эхлээд үйл хийсэн орно. Үйл хийсэн. Үйл хийснээраас үйл үг. Мөн жирийн одоо цагтай адилхан. Гэхдээ жирийн одоо цаг дээр үйл үг нь зарим тохиолдолд s төгсгөл залгаад зарим тохиолдолд үйл үг нь үндсэн хувилбараараа буюу infinitive формоор хэрэглэгдчихсэн бол жирийн өнгөрсөн цаг дээр үйл үг нь хоёр янзын үйл үг байдаг. Энэ мань юу гэхээр regular verb, irregular verb. За ийм хоёр үйл үг байна. Regular verb гэдэг нь дөрмийн үйл үг гэж байна. Дөрмийн үйл үг. За irregular verb гэдэг нь дөрмийн бус үйл үг. Дуудлагын хувьд нэг нь ир аваагаар эхэлж байгаа, нөгөөх нь и аваагаар эхэлж байгаа. Regular verb, irregular verb. Regular verb гэдэг нь дөрмийн үйл үг. Irregular verb гэдэг нь дөрмийн бус үйл үг гэсэн үг. За энэ цаг яаж үүсдэг вэ? Үүсэл дөрм нь одоо ямар гэдэг юм бэ гэхээр жирийн өнгөрсөн цаг нь хоёр аргаар үүсдэг. Бичээд авчруулна бүгдээ. Past simple tense буюу жирийн өнгөрсөн цаг нь хоёр аргаар үүснэ. За ямар хоёр аргаар үүсдэг вэ гэхээр эхнийх нь нэгдүгээрт нь үүлгийн үндсэнд ed гэсэн төгсөл залгаж үүлгийн үндсэнд ed үүлгийн үндсэнд ed гэсэн төгсөл залгаж жирийн өнгөрсөн цаг үүсдэг. Үүлгийн үндсэнд ed төгсөл залгаж жирийн өнгөрсөн цаг үүсдэг. За жишээлбэл тэд нар үүнийг цэвэрлсэн гэж хэлээ. Тэд нар үүнийг цэвэрлсэн. За үүлгийн эзэн бол they. За үүлгийн эзнээс шууд үйл үг нь орж ирнэ. They clean. За хэрвээ ийм үгээр байвал энэ бол жирийн одоо цаг. Монгол хэлний орчуулбал тэд нар цэвэрлдэг гэсэн өгүүлбэр гарч байна. Одоо бид нар жирийн өнгөрсөн цагийг үүсгэж байна. Жирийн өнгөрсөн цаг үүсэхдээ яаж үүсэх вэ гэхээр үүлгийн араас ed гэсэн төгсгөл залгаж жирийн өнгөрсөн цаг үүсдэг. They cleaned. За одоо тэд нар цэвэрлсэн гэсэн үг гарч байгаа. Тэд нар цэвэрлсэн. Энэ бол жирийн өнгөрсөн цаг. За жирийн өнгөрсөн цаг үүсэх хамгийн ихний арга нь энэ байна. Ямар арга байсан гэхээр үүлгийн араас ed гэсэн төгсгөл залгаж жирийн
өнгөрсөн цаг үсдэг ийм арга байдаг. Тэгвэл үүлгийн араас ED-г төгсгөл залгаж жирийн өнгөрсөн цаг үсэж байгаа үсийг регуле бөөг гэж хэлдэг байна. Регуле бөөг гэдэг нь монголоор дөрмийн үлэг гэсэн. Дөрмийн үлэг. Регуле бөөг дөрмийн үлэг. За тэгвэл жирийн өнгөрсөн цаг үсэх хоёрт гаргана. Хоёр аргаар жирийн өнгөрсөн цаг үсдэг байна шүү дээ. Хоёрт гаргана болохоор үүлг нь үндсээрээ хоёрч өөрчлөгдөж үсдэг. Өөрөөр хэлбэл үүлг араас ED төгсгөл залгаж жирийн өнгөрсөн цаг үүсдэг эхний арга нь бол ийм арга гэдэг бол хоёр дахь нь ED гэсэн төгсгөл залгадаггүй өгнөд байдаг. Үндсээрээ хувирдаг ийм. Жишээлбэл одоо өмнөх хичээлээр багш нугсан байна. Явах гэдэг үг байна. Явах гэдэг үг маань жирийн өнгөрсөн цаг дээр go гэсэн үг маань жирийн өнгөрсөн цаг дээр went болно. Went. За энийг орчуулбал явсан гэсэн үг. Явсан. Явсан. Өөрөлдөл go гэдэг яраас ED төгсгөл залгахгүй гэсэн үг. За тэгвэл тэд нар явсан. Тэд нар хөдөө явсан. За би хөдөө явсан гэж хэлье. Тэгвэл одоо юу гэж вэ? I went. I went to the countryside yesterday. Би өчигдөр хөдөө явсан. За тэгвэл үйл үүсдэг ийм хоёр арга байдаг байна. Нэг нь үүлэг араас ED төгсгөл залгаж үүснэ. Нөгөөх нь үүлэг нь үндсээрээ хувирч өөрчлөгдөж үүсэж байгаа. За энэ үндсээрээ хувирч өөрчлөгдөж үүсдэг үгнүүдийг irregular verb буюу дөрмийн бус үүлэг гэж хэлдэг. Дөрмийн бус үүлэг. Англи хэлэнд 280-аад дөрмийн бус үүлэг байдаг. Эдгээрийг цээжилж тогтоох хэрэгтэй. Энэ 280 дөрмийн бус үүлгээс 280-аас өөр дөрмийн үүлэг бол өөр үүлгэнүүд бол дөрмийн үүлэг юм байна гэдэг ингэж ойлгоно. За багш сайн нийлээд ойлгомжгүй хэлчих боллоо. Дахиад сонсоод аваарай. Англи хэлэнд үндсээрээ хуурч өөрчлөгдөж үүсдэг үг 282 шиг байдаг. 282 үг байдаг. Энэ 282 үйл үгийг цээжилчих юм бол бусад үлдсэн үйл өгнүүдийн араас ED гэсэн төгсгөлийг залгаж болох юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ үгнүүдийг цээжлэх хэрэгтэй. За энэ үгнүүдийг хаанаас яаж олж цээжлэх вэ гэвэл англи хэлний хэлцүүн ном болгоны арталд байж байгаа. Мөн интернетээс дөрмийн бус үйл үг буюу irregular verb гэдэг ингээд хайвал гараад ирдэг. За тэгээд одоо дөрмийн бус үйлгүүдээ авч цээжлэн тогтоох хэрэгтэй. Хэрвээ дөрмийн бус үйлгээ цээжлж тогтоохгүй бол одоо энэ дөрмийн бус үйлгээс ED гэсэн төгсгөл залгаж маш том алдаа хийдэг. Маш буруу ярьж, буруу хэрэглэх юм үндэс суурь нөхцөл бий болдог байна. Тийм учраас үүнийг сайн анхаарч аваарай гэдэг чинь сануулъя. За ингээд бид нар жирийн өнгөрсөн цагийн үүсэл дөрмийн талаар ярьлаа. Дахиад бүгдээрээ товчилж багш нэг товчлоод хэлээд өгье. Та бүхэн анхаарлаа сайн ойлгоод аваарай. Сонсоод аваарай. Жирийн өнгөрсөн цаг нь хоёр аргаар үүсдэг. Нэг нь үүлэг үндсэнд ED төгсгөл залгаж үүсдэг. Нөгөөх нь үүлэг үндсээрээ хувирч өөрчлөгдөж үүсдэг. Үүлэг үндсэнд ED гэсэн төгсгөл залгаж үүсэж байгаа үсийг irregular verb буюу дөрмийн үүлэг гэж хэлдэг. Үүлэг үндсээрээ хувиран өөрчлөгдөж үүсэж байгаа үсийг дөрмийн бус үүлэг буюу irregular verb гэж хэлдэг байна. За өгүүлбэрт орох байдал нь хоёлоо үйл хийснээс үүлэг нь ордгоор адилхан. Гэхдээ орж байгаа үүлэг маань нэг нь төгсгөлдөө ED төгсгөл авдаг бахан. Нөгөөх нь ED төгсгөл авахгүйгээр үүлэг нь тэр чигээрээ хувираад өөрчлөгдөд өнгөрсөн цагийн утгыг илэрхийлсэн ийм үг гардаг бахнэ гэдгийг ойлгоод аваарай. Ер нь жирийн өнгөрсөн цагийн хамгийн гол ойлгож авах гол үндсийн үндэс ойлголт нь бол энэ юм байна. Англи хэлэнд 5 хэлбэр байдаг. Тэр 5 хэлбэрийн зөвхөн батлах хэлбэр төр нь үүлэг нь хувирдаг. За тэгвэл юу гэсэн үг юм бэ гэхээр бусад 4 хэлбэр болох үгүйсгэх, ерөнхий, яалгах, тусгай асуултан дээр үүлэг нь хувирахгүй. Үүлэг нь хувирдаггүй. За үүнийг бүгдээ жишээгээр ойлгож авъя да. За жишээ нь
хамгийн ихний хэлбэр батлах хэлбэр. За тэд нар үүнийг цэвэрлсэн гэдэг. Түрүүчийн жишээгээ дахиад автаад авъя. Тэд нар үүнийг цэвэрлсэн. Батлах хэлбэр дээр they clean it. Ингэж хичвэл энэ бол жирийн одоо цаг болно. Монгол хэлний орчуулал бол тэд нар үүнийг цэвэрлдэг гэсэн үгээр орчиж байгаа. Бид нар одоо жирийн өнгөрсөн цаг дээр тэд нар үүнийг цэвэрлсэн гэсэн үгээр бичих гэж байгаа учраас ed гэсэн төгсөл залгаж байна. They cleaned it. Тэд нар үүнийг цэвэрлсэн. Тэд нар үүнийг цэвэрлсэн. Энэ бол жирийн өнгөрсөн цаг. За дахиад нэг жишээ авъя. Тэр эрэхтэй ном бичсэн. Тэр эрэхтэй ном бичсэн. За тэгвэл үүлийн эзэн бол he буюу тэр эрэхтэй. За одоо бичих гэдэг үг маань. Write. Бичих гэсэн үг маань жирийн өнгөрсөн цаг дээр хувирна, өөрчлөгдөнө. За write маань юу болох вэ гэвэл wrote болж өөрчлөгддөг. Wrote. He wrote a book. He wrote a book. Орчуулбал тэр эрэхтэй ном бичсэн гэж байна. Тэр эрэхтэй ном бичсэн. За тэгвэл write гэдэг үгний араас ed залгуулж болохгүй. Энийг цээж тогтоохгүй бол ерөөсөө болохгүй. Энэ бол маш том, маш бүдлэг алдаа. Хязгаарч ингэж ирж болохгүй. Ийм зүйл байхгүй. Тэгвэл энэ write гэдэг үг маань ингэж бичигдэхгүйгээр ийм болдог байна. Wrote болно гэсэн үг. За юм. Ингэж ойлгоорой. За тэгээд англи хэлэнд 5 хэлбэр байдаг. 5 хэлбэрийн зөвхөн батлах хэлбэр дээр нь үйл үг нь хувирна. Хувирна гэдэг маань дөрмийн үйл үг бол ed зөвсгөл залгана. Дөрмийн бус үйл үг бол үндсээрээ хувираад өөрчлөгдөнө. За тэгвэл бусад дөрвөн хэлбэр дээр үйл үг нь огт өөрчлөгдөхгүй. За энийг бүгдээрээ батлая. Хоёр дахь хэлбэр нь үгүйсгсэн хэлбэр. Тэд нар үүнийг цэвэрлсэн гэж байгаа бол тэд нар үүнийг цэвэрлээгүй гэж лээ. Тэд нар үүнийг цэвэрлээгүй. За тэгвэл they үгүйсгэж байгаа учраас нөгөө жирийн өнгөрсөн цагийн туслах үглэг маань орж ирнэ. Did not буюу didn't давчсан хэлбэр нь. They didn't clean it. За энэ тохиолдолд ed төсөл залахгүй. Яа тэгвэл энэ маань үгүйсгсэн хэлбэр учраас. They didn't clean. Ердөөсөө батлах хэлбэр дээр л бүгдээрээ толгоо хаачлаа гэсэн үг. Батлах хэлбэр дээр л бодно гэсэн үг. Юу бодох вэ гэхээр нөгөө үйл үг маань дөрмийн үйл үг үлээ ed залгахтын нөлөө эсвэл үнцээр хувирдаг нөлөө гэдэг эхний ээлжинд бодох хэрэгтэй. За тэгээд тухайн өгүүлбэрүүдийг олон дахин хэлээд, олон дахин амдаа хөвшүүлээд, олон өгүүлбэр дээр ажиллаад ирэх юм бол сүүлдээ өөрөө бодохгүйгээр шууд эдгээ залгаад үнцээр нь хувиргаад ингээд шууд одоо хэрэглээд явах ийм боломж төгсдгийг өөртөө бий болгож байгаа. Хамгийн гол нь эхний одоо анхаарчнаасаа суралцж байгаа та бүхэн маань маш олон зөв өгүүлбэрийг хэлж тухайн өгүүлбэрээ ойлгож өөр юм болгож авах хэрэгтэй. За he write a book гэсэн батлах хэлбэр дээр бичсэн өгүүлбэр байна. Тэгвэл энийг одоо бүгд өнгөрсөн үгүйсгэх хэлбэр рүү шилжүүлээд тэр ном бичсэн гэдгийг тэр ном бичээгүй гэж лээ. Тэр ном бичээгүй. Тэгвэл he didn't write. Didn't гэдэг араас wrote орохгүй. Өөрөөр хэлбэл үйл үг нь хувирахгүй. Ингэж ойлгоно. He didn't write a book. За орчуулбал тэр эрэхтэй ном бичээгүй. Энэ үгээр бол тэр эрэхтэй ном бичсэн гэсэн үг. Батлах хэлбэр дээр нь үйл үг нь хувирчин, үгүйсгэх хэлбэр дээр нь хувираагүй байна. Зөвхөн батлах хэлбэр дээр хувирна, бусад хэлбэр дээр хувирахгүй гэдгийг одоо бид батлаад байна. За 3 дугаар хэлбэр ерөнхий асуулт байна. Ерөнхий асуулт. Тэд нар үүнийг цэвэрлсэн үү гэж асууя. Тэд нар үүнийг цэвэрлсэн үү? За тэгвэл did they clean. За энэ дөр бол одоо нөгөө ed чинь байхгүй. Яа тэгвэл асууж байгаа хэлбэр учраас батлах хэлбэр биш учраас гэж ойлгоно. Did they clean it? За өгүүлбэрээр нь орчуулбал тэд нар үүнийг цэвэрлсэн үү? Ерөнхий асуулт чинь гарч ирж байна.
туслах үйлдвэр эхлээд yes, no гэсэн хариулт шаарддаг асуултуудыг ерөнхий асуулт гэж хэлнэ гэдээ одоо бид нар мэддэг болсон байж байгаа. За, хоёр дахь анхаарах зүйл маань нөгөө үйлдвэр хуурахгүй байгаа. Зөвхөн баталгаар хэлбэр дээр хуурна, бусад хэлбэр дээр хуурахгүй гэдэг. Бүр дахин өөрөө өөртөө анхааруулаарай. За, he wrote a book. Тэр ном бичсэн. Одоо тэгвэл нэг ерөнхий асуулт руу шилжүүлээ. Тэр эрэхтэй ном бичсэн үү? Тэр эрэхтэй ном бичсэн үү гэж хэлвэл did he write a book? Did he write a book? Did өөрөлдөл did орсон тохиолдолд үйл үг хуурахгүй. Write нь write хэвээрээ. Батлах хэлбэр дээр үйл үг wrote болж байгаа. Did he write a book? Тэр эрэхтэй ном бичсэн үү? Тэр эрэхтэй ном бичсэн үү? Тэр ном бичсэн үү гэж. За, ялгаж үзье бүгдээ. Ялгах асуултан дээр. Та нар үнийг цэвэрлсэн үү? Тэд нар үнийг цэвэрлсэн үү? Гэсэн ялгах асуултыг хий. Та нар үнийг цэвэрлсэн юм уу? Тэд нар үнийг цэвэрлсэн юм уу? Ялгаж байгаа хоёр зүйл нь та нар, тэд нар учраас you or they гэсэн хоёр биеийн төлөв үгний дунд нь о гэсэн холбоос үргэлж байгаа. Did you or they clean it? Та нар үнийг цэвэрлсэн юм уу? Эсвэл тэд нар үнийг цэвэрлсэн юм уу? Ингээ ялгаж байна. За тэгвэл энэ Did he write a book гэсэн нэрхий асуултан дээр байгаа үглийг ялгах асуулт болгоё. Тэр эрэхтэй ном бичсэн юм уу? Тэр эмэгтэй ном бичсэн юм уу? Did he or she write a book? Did he or she write a book? Тэр эрэхтэй ном бичсэн үү? Тэр эмэгтэй ном бичсэн үү? Ялгаж байгаа хоёр үг нь he, she гэсэн юм хоёр үг байна. За тусгай асуулт руу оръё. Тусгай асуулт маань асуух хэрэгэлдэг. Асуух хэрэгэлдэг учраас тэд нар юу цэвэрлсэн юм бэ гэж асууя. Тэд нар юу цэвэрлсэн бэ? За тэд нар юу цэвэрлсэн бэ гэж хэлвэл what did they clean? За it энийг асууж байгаа. Энийг асууж байгаа учраас дахиад энэ дээр clean it гэж бичихгүй нэ шүү дээ. What did they clean? Тэд нар юу цэвэрлсэн бэ? Ялгаж асууж байна. Ялгаж асууж байна. Бишээ. Тусгай асуултаар асууж байгаа учраас асуух хүүхдээ хамт хэрэглэгдэж байгаа. Тэд нар яг юуг цэвэрлсэн? За тэгвэл тэр эрэхтэй юу бичсэн бэ? Тэр эрэхтэй юу бичсэн бэ? What did he write? What did he write? Тэр эрэхтэй юу бичсэн бэ? За. Ингээд жирийн өнгөрсөн цагийн 5 хэлбэрийг бүгдээрээ ойлгож авлаа. За түрүүн багш нь жирийн өнгөрсөн цагийн үүсэл дүрмийг ярихдаа жирийн өнгөрсөн цаг нь 2 аргаар үүсдэг. Эхнийх нь болохоор ийд төсөв залгаж үүсдэг. Дараачих нь үндсээрээ хувирч өөрчлөгдөж үүсдэг. Зөвхөн батлах хэлбэр дээр нь үйл үг нь хувирдаг. Бусад хэлбэр дээр үйл үг нь хувирахгүй гэдгийг ингээд онцолцоолаа. Тэгэхээр одоо саяны ярьсан болгоныг бүгд ингээд хүснэгтлээд зэгцэнд оруулж байна. За инхээр илүү бүр тодорхойлно. За эндээс харахад зөвхөн батлах хэлбэр дээр нь үйл үг хувираад байна. Гэдэг нь одоо ингээд харагдаж байна. Дөрмийн үйл үг үйл ийдээ залгаж байгаа. Дөрмийн өмс үйл үг нөгөө үйл үг нь хувирсан хэлбэрээр хараад ирж байгаа. Бусад биед болох үгүйсгэх, ерөнхий, ялгах, тусгай асуултан дээр үйл үг нь огт хувираагүй та бүхэн ажиглаараа, хараараа.
Clean гэдэг нь cleaner, write гэдэг үг маань writer байна шүү гэдгийг бүгдээрээ ингээд хамтран батллаа. За жирийн өнгөрсөн цагийн ерөнхий ойлголт. Ерөнхий дүрм нь бол энэ байна. Жирийн өнгөрсөн цаг дээр гол ойлгож авах ёстой зүйл маань нэгдүгээрт нь ямар үйл явдлыг илэрхийлдэг юм. Туслах үйлг нь юу юм? Ямар томьёогоор буюу ямар бүтцтэй байдаг вэ? За тэгээд одоо 5 хэлбэр дээр хэрхэн яаж хэрэглэгдэнэ гэдэг бүгдээ ойлгож авал жирийн өнгөрсөн цагийг эхний ээлжинд анхаарч ойлголтыг бүгдээ олоод авсан гэсэн үг. Мөн цаашид дараа хичээлүүд дээр багш та нар жирийн өнгөрсөн цаг маань ямар тохиолдолд хэрэглэгддэг, мөн өөр одоо бусад яриан дээр хэрхэн хэрэглэгддэг, жирийн өнгөрсөн цагийг ойлгож мэдэж авахын тулд та бүхэн юуг анхаарах ёстой юм бэ гэсэн ийм зөвлөмжүүдийг хичээлийнхаа хамтаар өгөх болно. Ингээд бүгдээрээ асуулт хариултын хэсэгтээ орцгоё. Жирийн өнгөрсөн цаг болон жирийн одоо цагийн мөн өмнөх заасан хичээлүүдийн тухай та бүхэн асуухыг хүссэн зүйлээ комент хэсэгт бичиж асуултаа илгээгээрэй. Багш та бүхэнд яг одоо хариулахад бэлэн байна. За баярлаа гэсэн лайв хадгалж болох уу гэсэн одоо ийм асуулт сүүлийн үед нэлээ их ирээд байгаа. Хадгалж болох уу гэдэг дээр багш дахиад нэг хэлчихээ. Эхний юун дээр байгаа юм шиг байна. Лайв хийж байгаа хичээлүүд минь хадгалагдаж байгаа. За энэ хаана хадгалагдаж байгаа гэхээр Сандар хэлний CGM гэсэн вебд хадгалагдаж байна. Хуудас нь вебсайтад Icon CGM гэсэн вебсайтад хадгалагдаж байгаа. Сандар хэлний зайны сургалт гэдэг зөвхөн энэ хичээлийг үзэж байгаа, энэ хичээлд хамрагдаж байгаа ийм хүмүүс зориулсан ийм хуудас нээсэн байгаа. Тэгэхээр Сандар хэлний зайны сургалт гэдэг крилээр бичиж орох юм бол энэ хичээл маань бүх хичээл бүгдрээ байж байгаа. Мөн Icon News гэсэн хуудасанд хадгалагдаж байгаа. Мөн Сандар хэлний English Language Center гэсэн хуудасанд хадгалагдаж байгаа. Та бүхэн тэгэхээр яг одоо шууд үзэж амжаагүй бол эдгээр хуудас, эдгээр сайтуудад орж та бүхэн юу яаж болно? Хичээлүүдээ нөхөж үзэх юм боломж байгаа гэдгийг анхааруулъя. Сайн мэнэ багшаа, something талаар хэлж өгөх боломжтой юу гэсэн. За энэ юу вэ? Тодорхой төлөө нэг байгаа. Тодорхойгүй төлөө нөгнүүдийг яг энийг өнөөдөр хичээл дээр багш заасан байж байгаа. Дахиад сэргээгээд багш хэлж өгье. Someone, something, anyone, anything. За энэ some гэдэг маань хэлэн зарим гэсэн үг. Someone гэдэг хин нэгэн, нэг хүн. Something гэдэг нь ямар нэг юм гэсэн. За anyone, anything гэдэг маань асуух болон үүсэх хэлбэрт хэрэглэгддэг. Орчуулгын хувьд бол someone, something гэдэгтэй адилхан. Өөрөөр хэлбэл some энэ хоёр адилхан орчуулагдана. Хэдэн зарим. Someone, anyone хоёр адилхан орчуулагдана. Хэн нэгэн, нэг хүн. Something, anything гэдэг нь адилхан орчуулагдана. Монголоор орчуулагддаг. Ямар нэг юм гэсэн үг. Хэрэглээний хувьд юугаар ялгагддаг юм бэ гэхээр someone, something гэсэн гурван үг маань батлах хэлбэр дээр буюу хүүрнэн хөвлбөрт хэвчлэн хэрэглэгддэг. Anyone, anything гэдэг нь асуух болон үгүйсгэх хэлбэрт хэвчлэн хэрэглэгддэг гэд ойлгоод авч болно. За. Даалгавар өгч байгаа юу? Би өчигдрөөс эхний 2 хичээлийг үзэж эхэлсэн юм гэж байна. За, гэрийн даалгаврын хувьд бол одоо бүгдээ цаг руугаа орж эхэлж байгаа.
Английн цаг руу орж эхэлж байгаа учраас хамгийн эхлээд та бүхний хийх ёстой, нэн тэргүүнд хийх ёстой зүйл мань юу гэдэг үйл өгөө цээжлэх ёстой. Аль болох олон үйл өгнүүдийг цээжлэх нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь үйл үгийн одоо жирийн өнгөрсөн цаг орж байгаа учраас өнөөдрийн хичээлээр багш нарт үйл үг цээжлэх одоо дөрмийн өмс үйл өгөө цээжлэх юм даалгавар өгч байна. Тэгэхээр тэр нөгөө түрүүчийн багшийн ярианд дурдсанчлан 282 дөрмийн өмс үйл гэдэг 282 дөрмийн өмс үйл үгээс шилж байгаад сонгож байгаад амьдралд ойрхон хэрэглэгддэг нэг 100-аад үг байгаа. 80-аас 100 үйл үг. За тэр 80-аас 100 үйл үгийг цээжлэх техникийн ээлжинд анхаарчны үед та бүхний хувьд бол энэ боломжийн. Тийм учраас одоо юу гэдэг go, went, write, wrote, drink, drank, begin, began, sleep, slept, understand, understood гэдэг ч юм уу. Ингээд цээжлээд авах юм бол та бүхэнд илүү их хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. За мөн гэрийн даалгаврын үед бол өнөөдөр жирийн өнгөрсөн цагийн талаар өөр бусад сувгуудаар бусад материалуудыг уншиж жирийн өнгөрсөн цагийн талаар мэдлэгээ, мэдээлэлээ арвижуулаарай, баталгаажуулаарай, нэмээрэй гэж багш нь та бүхэнд хэлэхээр байна. За тэгээд өнөөдрийн заасан хичээлийг нэлээд сайн ойлгож, нэлээд сайн судлаж, за энийг амьдралдаа буюу яриан дээр хэрэглэх юм чадвартай болох нь бидний хамгийн гол зорилго маань байгаамаа. За гэрийн даалгаврын хувьд бол дөрвөн өмсөлгөө цээжил жирийн өнгөрсөн цагаа ойлгороо гэсэн ийм даалгавар өгч байна. За баярлаа. Надад их хэрэг болж байна, тус болж байна гэсэн ийм үг англиар бичсэн байна. За ингээд асуулт маань энэ хүрээд дууссан байна. Манай хичээлч гэсэн одоо энэ хүрээд өндөрлөж байна. Жирийн өнгөрсөн цаг буюу the past simple tense-ийн тухай та бүхэнд багш энэ удаагийн хичээлээр зааж өглөө. Ингээд гэрийн даалгаврыг багш дөрөв өгчлөө. Ингээд энэ өдрийн хичээл энэ түрээд өндөрлөж байна. Ирэх 7 хоногийн Баасан гарагийн 13 цагт иргэн уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.